Өнөөдрийн контентын хамтран ажиллагчаар Cairo Store тун удахгүй сар шинийн баяр болох гэж юутай холбогдуулан та нартай худалдаа авалтын бэлэгтэй урамшуул зарлажээ. Хэрвээ та аниме хүүдийг худалдаа авсан тохиолдолд 3D аниме Shadow Box рандомоор сонгож авах хэрэгтэй. 3D Shadow Box нь дотроо маш олон төрөлтэй байгаа. Ажлынхаа эсвэл хичээлийнхээ ширээн дээр тавиад цуглуулгаа нэгээр нэмэхийг хүсвэл хүүдийгээ аваад бэлгэнд нь энэхүү Shadow Box-ыг авах нь шүү. Урамшуул нь 2 сарыг дуустал бүтэн сар үргэлжлэх учраас сар шинээр цуглуулсан мөнгөөрөө эсвэл найз охиндоо, найз залуудаа Валентинаар хүүдий бэлэглэхдээ бэлгээд авахар авчнаа л гэсэн үг. За хай зүрхнүүд минь та бүхэндээ амлсан ёсороо хар сар цусд тахилын ширээ анимегийн 3-4 дугаар ангигаар чөхөд бэлэн боллоо. Shaman суухатай мэд төдийл байна гэж амласан боловч бодит байдал дээр нөөв шүү дээ. Ингээд суухатай хоёулахны амралтын өдөр гадуур сайхан болцох гэсэн чинь Солон энийг нь мэдээд бөөн ур цаашлаад бусад ах дүү нартаа тараасан чинь нөгөө хэд нь юу уурлах бүгдээрээ хамт явахаар болчдөг. Болцоод өдөр эхлэхэд суухан маань өмсөх хуцаа сонгон догтлсоор учир нь багасаа хойш найзтайгаа гадуурч гарч үзэж байгаагүй Крисл түүний амьдралд гэрэл гэгээ шиг байсан. Бүгд л суухаагаас нүр буруулж яхад Крисл түүнтэй найзууд болж ээлдэг харьцаж чин сэтгэлээсээ хандаж үргэлжил хамт байдаг байсан юм лээ. Бүр чамайг цус хорогч биш гэдгийг би мэдээд байна. Чи намайг хазаад үзэлтэй гэж хүртэл хэлж байсан үзэгдэл гардаг. Ингээд амралтын өдрөөр суухан маань нилээн догтлоод баярлаад эрт ирчжээ. Шон ч урдалгүй ирлээ. Тэгсэн нөгөө хэд нь бүгдээрээ завгүй ажилтаа гээд ирдгүү шүү. Суухаач дотроо хэрэг ирээгүүд жаахан сэтгэл гонцгор байгаа бололтой. Төв талбай дээр байтугай найзтайгаа гадуурч гарч үзээгүй суугаад маань юм бүхэн л сонин содон гудамжны муужгаа хүртэл сонирхолтой хөөрхөн харагдаж байгаа юм л та. Зөндөө л олон зүйл үзэж харж хамт селфи дээд жаахан амрах хооронд Шион газ зармаг авахар явнаа. Энэ үеэр оройны 5 цаг болсон байлаа. Тэгсэн нөгөө талд Шионд тархитуулсан 6 царайлаг маань болцох цаг нь 5 гэд итгэцэн явах гэж байд юм да. Шион угаасаа албаар суухатай хоёулахнаа явах гад нөгөө эдтэй орой уулзна гэд хэлсэн байгаа аахгүй юу. Манай эд чинь бөөн уур Шионтэй бодлороо холбогдож чи юм уу бацкан биднэрт та яаж ингэж хандаж чадж байна ганцаараа суухатай болцлаа арай шүү гэл ууралцгаж гарна. Шион ч өстө хохин гэсээр өөр үг хэлэхгүй. Энэ хоёр маань тэгээд орой болохоос өмнө завин дээр суухаар олж Шион тасалбар аваад ирэхээ хооронд Хээристэ үнэн сэргэлэн суухатай гялс бодлороо холбогдоод чамтай л уулзахгүй бол болохгүй нэ одоо очлоо гэж авдیں۔ За тэгээд суухан маань Шионд хэрэг ирнэ гэдгийг хэлийгээд энэ тэр үгээр хайгаад явж байтал нэг харанхуй газраас нээх эвгүй гар манай охиныг татаад аваад орчлоо. Сайн анхаараад хартал нүд нь улаанаараа эргэлдсэн нэг л эвгүй төрх. Бага чадлаараа авч хидээд мултарсан ч нөгөөх нь яахчгүй дахиад л дайрж гин. Яг энэ үеэр ашгүй Шион ирдэг. Гэсэн ч энэ гар нэлээд хүчтэй юм аа. Шион руу ч дайрж гин, суухаар руу ч ялгаагүй. Жака хаанаас ч юм гарч ирээд л баг нисээд байгаа юм шүү дээ. Яанч гарч ирлээ. Гэхдээ тэр цус хорогч ганц л үг хэлдэг за. Наад охиноо надад өг гэдэг. Угаасаа суухааг л онилж ирсэн нь тодорхой болчлоо. Тэгэд бүр ганцаараа биш маш олуулаа. Ямартай ч Жака эндээс суухааг аюулгүй газар аваач харуулж цусрагч ах дүүсийн үлдсэн эд маань нэмэгдэж ирээд шатаахыг нь шатааж, боохыг нь боож үзэж тарж гин. Доод түвшний цусрагчд тэрний их л хүчтэй байх шиг байгаа. Соломон суухатай харьцаж болохгүй гэдээсэн биш. Шон дуурлаад цүйд хүү. Яах гэж чи суухаг ганцаарнг нь авч байсан. Тэгээг байсан бол ийм аюулд орохгүй байсан нэтрэг гэл. Хамгийн гол нь энэ цусрагчд бүгдээрээ суухаг ямар нэг газар руу ч юм уу эсвэл аль нэг тийшээ авч явах гээд байгаа нь тодорхой заяа. Нөгөө талд Жака суухааг хит хурдан хол газар руу агаар дээр авч явснаас болоод дотор нь муухаараад тэгээд бөөлчгөөд биеийн тавгүй болж байна. Жака хит хурдан авч явсандаа уучлалт гуйсан ч Жакагийн яриа яг энэ үеэр чихнийг нь хажуугаар өнгөрөх мэтэл. Аль бага насанд нь нас барцсан, Крис том болцсон, замын нөгөө талд түүнийг дуудаад байгаа мэтэл. Харсан зүйлдээ итгэж чадахгүй сууха хэсэг шокийн байдалтай. Үүр тамтай байна гэжсэн хамгийн сайн найз нь цус хорогчоос болж амнасаа алдсан. Энийг нь сууха багадаа нүдэрээ харсан ч яагаад одоо амьд айж идэг вүлээ? Гүйгээл очих гэсэн ч Хэри ботолд нь орж ирээд хажуунаас нь Кан гарч ирэхэд замын эсрэг талд байсан Крис ор мөргүү алга болчихжээ.
Удалгүй нөгөө хэд ч гүүгээд ирлээ, санаа зовоод яасан исэн гайгүй юу л гэж байна. Кан тэрэд гайхаад асуухад мэдээж Сүха цусарч гарч исэн талаар хэлнэ. За тэгэл бөөн хэрүүл маргаа үсэн штэ. Та нар шиг юмнууд л Сухаг аюулд оруулаа. Бид нар байсан бол хэзээ ч Сухаг аюулд оруулахгүй гэх мэт та хэлж Сухаг дараа 7 хоногоос хэдүүлээ болзъя гэсэн чинь Шон. Өө sorry. Суха дараа 7 хоног бүр тэрний дараагийн 7 хоног бид нартай болзон завгүй. Ер нь бол үрд завгүй гэж нас тэгэл дахиад хэрэлдэнэ. Яг уу 3-7 хоногийн дараа энэ хайпан ах дүүсийн нэгнийх нь төрсөн өдөр юм байна. Тэгэл бас тэмдэглэн гэд ярьжсэн чинь Суха бөөндө тэмдэглэн гэд бүгд цуглахаар болчдөг. Буцах замдаа чон ах дүүс Суха гэдэг охинд бүгдээрээ л татагдаад байна. Яагаад юм болоо? Яах аргагүй юр бусын хүчтэй. Дээр нь цусарагч ах дүүс яагаад төрөл нэгтнэлүүгээ дайрсан болоо гэж ярилцж байна. Энэ үеэр Суха өрөөндөө амарч явахдаа өдөр болсон үйл явдал буюу Крисийг л боцоор яагаад Крис аль хэдийн өвгцэн гэтэл тэр яг мөн байсан. Хэрвээ үнэхээр амьд байсан бол үдийг хүртэл ганц ч удаа яагаад надтай уулзахаар ирээгүй бол тэрнээс илүүтэйгээр Крис л амьд байгаа бол хамаагүй гэсэн бодол. Үзэгдэл солигдож Суха шүүн далайн эргээр ганцаараа алхаж байхад Кристтэй таарна. Нөгөө л бодоод байсан асуултуудаа асуугаад аз жаргалтайгаар нэгнээ харахад энэ бол зүуд байсан гэдгийг мэдээд сэрж байгаамаа. Ёстой юмыг яаж мэдэх вэ? Одоо далаа дээр очивол Крис байж магадгүй гэсэн бодолтой хөтлөгдөн хар хурдаараа гүгээд очсон ч мэдээж байхгүй. Энэ өдөр бол тэргэл сартай шүн. Тэргэл сартай шүн хүн чоннууд аясаараа чон болон хувирдагч энэ хэдээсээ шууд хувирч чаддгүй нь ганцхан Кан. Яг ямар учраас яагаад би хувирдгүй болоо гэж бодсоор нэрэл нэг учир байна те. За тэгээд дөрмийн дагуу манайх хоёр таарна тэргэл сар Каны нүд нэг л өөр болж Суха харагдаж байгаагаасаа илүү их гэрэл гэгээ цацруулсан харагдаад болтгүй шүү. Сухад ч Кан өмнө харагддгаасаа байдгаасаа арай л өөр харагдаад байна. Өдөр болсон үйл явдлын талаар ярилцаад тэргэл сартай шүнийг хамтдаа харж чоннуудын талаар ч гэсэн ярилцсан. Суха цус саргчд дургүйч чоннуудад бол дуртай няранаас нь анзаарагдана. Гэхдээ энэ хэдийг бол чон гэж юусоо гадарлаачгүй байгаа, мэдээчгүй байгаа. Ямартай ч нэлээд их адал явдалтай тэргэл сартай шүн дуслаа. Маргааш хичээл хэлмэгц Шон сэтгэл санаагаар унсан амтан. Сухад төрсөн өдрийн урилга өгөх гэхээр ерөөсөө нэг тийм тохиромжтой цаг болтохгүй байгаа юм байна. Нөгөө хэд нь энэ дээр нь дөрөөлөд би өгчий гэд дайлмаар нь Сухад уулзах санаатай. Ер нь бол Суха гэдэг охин энэ хайпан ах дүүсийн амьдралд ирсэн цагаас хойш манай хэд бид 7 гэж бодхоо байж Суха гэдэг охиныг амьдралдаа өөрсдөө ч мэдгүй оруулаад ирсэн. Үзэгдэл солигдлоо. Хэри Суха хоёр маань номын санд хоёулаа ном уншдаг болохоор их дайггүй яриа нийлээд байгаамаа. Хэригийн уншиж дууссан ном нь цус саргч болон хүн чонтой холбоотой. Мэдээж хүн чон тэргэл сартай шүн чон болон хувирдаг. Эрт дээр үеэс л хүн чон цус саргчид мөнхийн дайснуудаас нь түүхтэй эдэргээл ярьж ийсэн. Хамгийн сонирхолтой нь тэргэл сар гарсан өдөр хүн чон хамгийн түрүүнд харсан эмэгтэйдээ шууд дурладаг. Тэд үрд мөнх насан туршдаа ганцхан эмэгтэйг л хайрладаг гинэ. Гол нь Кан Сухатай өчтөрөөрөө тэргэл сартай үеэр хамгийн түрүүнд таарсан штэ. Сууга чаваастай юугаач мэдхүү тэргэл сарч өстө үзэгсэнтэй гоё гардын биенлээ өчигдөр Кантай далайн тэнд таарад надад ярьж өгсөн энэ тэргээл хэлсэ чи хээригийн царай бүр хувьс угаасаа цаа чи мэдчихэж штэ. Энийг Сууга зүгээр л хоёр өөр сургуул тэгэд бүх юмараа өрсөлдөг болохоор биедээ дургүй айдаг байх л гэж ойлгоод байгаа. Хэри ер нь бол Сухад нэлийн талтай Сухач хэри тас гайгүй л байгаа юм шиг. Манай хоёрыг ярилцж байхад бусд нь ирлээ. Гинтэл бүгдээрээ ном уншдаг бааtruуд болчлоо шүү. Бүр номоо буруу харуулсан байх жишээ нэ. Үнэндээ хээригээс бусд нь ном унших байтугай номын сан руу ч зөвлөдгөө гэсэн юм. Тэгээ дахиад нөгөө номныхаа түүхийн талаар ярьж эхлэхэд нөгөө хэд нийлт дургуйцээд хүн чонж гэжтэй, заван штэ, үсмэс нь хаасайгүй унах байлгүй, ер нь нэг тийм сэжгийн залбин нохоо шиг харагддаг энэтрэгэл муулж гарна, араас нь соолоонж ирээд тэр хүн чонны домог энтерстэй хууд хүн чонноос илүүтэйгээр цус сарагчд болстой хамаагүй дээр гэд хэлцэж чинь Сухагийн юм нүтэлцсэн. Гэхдээ штэ цус сарагчдад энэрэнгүү сайхан сэтгэл байхгүй өчигдрөл гэхэд над руу дайрсныг та нар харсан биз дээ. Ямар ч гимгүү хүмүүсийг алж цусыг нь сорж цус сарагч болгодог тэднэрт ямар ч сэтгэл хөдлөлгүй хүнч хайрлаж мэдгүй хэрцгий аимшигтай мангасновчтэй хүн чон нь хамаагүй дээр цус сарагч мэтийн юмыг хүн чонтой харьцуулах хэрэггүй гэж хэлждэг. Үгүй харахгүй зү хамгийн сайн найзаа цус сарагчийн гарт алдсан юм байна. Нөгөө хэдэн сонсоод шок. Хөөхий энийг нь сонссон Шон урилгаач өгч чадахгүй артаа нуусаар.
Гэхдээ энэ хэд маань сууха багадаа сайн найзаас сорогчоос олж алдсан гэдгийг мэдхийн дээр л мэдж байгаа болохоор аль болох ойлгохыг л хичээж байгаа. За гэтэл энэ үеэр үзэгдэл солигдож нэг имээ эцэст нь олж ихлоо гэд байж идэг. Энэ одоо юу имээ юм болоо? За ингээд хар сар цус тахилын ширээ анимегийн 3 4 дугаар анги дуслаа. Дараагийн 5 6 дугаар анги нь гарахаар нь хурдхан шиг л яриад өхийг бодноо. Зүрх